За ингээд 6 сард хамяах ирсэн ажил дээрээсээ өнөөдөр 2 сарын 19-нд гэрлэгөө явах гэж байна. 8 сарын хугацааны ажлыг хийсэн. Тэгээд маш их зүйл сурсан, ойлгосон, гоё хүмүүстэй танилцсан, гоё дурсамжтайсан. Тэгээд ингээд гэрлэгөө явах чагаад амар баяртай байна. Амар давталж байна. За хай энэ ямартай 5-600 насны эцэст хатад гэртээ ирлээ. Тэгээд 9 сараас хойш гэртээ ирээгүй баг 5-6 сарын дараа ирж байгаа болохоор сэтгэл амар догтлоод байна. Яагаад ч юм санаас амар догтлоо цандраад байна. Тамиртай дэжтэй суу аваад гэртээ юм аваад орох чинь. Тэгээд энэ мэдрэмж бол ингээд хүний амьдралд амар цөөхөн тохиолддог. Ой дурсамжтай үе ялла гэж бодоод ингээд хэлгээд бол болгож хадгалж байна. За. Welcome my home. Welcome my home. Give me. Энэ ороогийн хамгийн хөөрхөн хогийн хэн бэлээ? Оо биш дээ. Агаар нь бүрэн хээр сайхан.
Гоёна, сайхан байна. Мөөгийн дээрээ төлөөний ахын байна. Мэмээ дээрсэн гэсэн шиг юм сонсоо. За өнөөдөр 3 сарын 8-ны өдөр. Тэгээд өнөөдөр манай эмээгийн ахтууд нь ирж залгалт хийгээд саршны залгалт хийгээд давхар март тэмдэглэн гээд одоо манай эмээгийн 20-од эмээнэр суугаад залгаж ийн мартлж ийн би бүр гэртээ болоод халууцаад тагаар зэрсэн. Одоо бүр хавар болж байгаа болохоор тэр цаг агаар аймаг гоё.